За энэ 3 скрин байгаа. Mini screen, settings screen, edit screen гэж байгаа нэгнийх нь болохоор mini screen. Гэхэлтэйг англи, монгол. За edit screen. Тэгээд дордог screen дахиад edit харах screen. Сайн бол 2 скрин байсан шүү дээ. Шууд буцагтарч бол хоёулаа гадаадын зөвхөн английн харгийг бол хадгалжуул патрон гараад ирнэ. Монголоор дарвал ингэ гараад ирнэ. Хоёулынгийн харгийг бол хөлн дээр нь дараад хадгалах гэд гараад ирнэ гэсэн. За ерөнхийдөө бол ингээд цаана бол дата баз таачилж байгаа. Дата баз болохоор чиний дата базыг ашиглаад entity үсгээд энэ болохоор Word гэх нэртэй classic хийгээд version 1 versionтэй тэгээд JSON файл бол first үүрэгтэй. Тэгээд дата баз бол room data базаас extend хийгээд гаргаад Word даавгаар бас abstract функцаар оруулаад дотор нь болохоор singleton компонент object хийж өгөөд дотор нь яг өгөглийн сангаа үүсгэх функц хийж өгнө. Өгөглийн сангийнх нэр нь Word data base гэдэг. Энэ бол болохоор яг instance хийгээд room data base builder гэдэг барьж байгаа нэг. Тэгээд энэ data base Kotlin хэлтэй хөлтлөг бол доо ашиглаад энэ интерфейсийг ашиглаад ингээ query-нүүдийг бичиж өгөөд ийм Kotlin хэлний ийм функцаар ханднаа гэсэн. Хандж өгч болно suspend функцаар гэдэг тодорхойлж өгөөд ханднаа. Тэгээд үүнийг мэдээж Word report хийж өгнө. Бас ингээд тодорхойлж өгөөд suspend функцэд гээд ийм функцаар Word даавгийн ийм функцийг ингээд дуудаж ажиллуулнаа гэдгийг зааж өгөөд report дотроо ингээд Word даавгаа дамжуулаад ингээд авчна гэсэн үг тэгж ажиллуулаад тэгээд энэ report болохоор яг ингээд энэ аппликейшны ард ажиллах UI-с тусдаа ажиллах Vue модуль дотроо оруулж өгнө. Тэгээд татаж өгөөд reference оруулаад report оруулаад reference оруулаад Vue модулээс extend хийгээд тэгээд дотор нь функцуудаа ингээд тодорхойлж шууд ингээд ажиллуулах. Шууд дуудаад ажиллуулах амар болчихно гэсэн. Шууд дотор нь scope хийлээ. Launcher нэр гэх ингээд ажиллуулчихнаа. Тэгээд screen харах юм бол за мэдээж Navi screen дээр nav хийж өгөөд nav host-ыг ашиглаад start destination болохоор энэ одоо root-ын дээр бичиж өгөөд main screen гэх функцтай. Эхнийх нь болохоор энэ байна. За дараачих нь edit гэд screen руу шилжин edit screen ингээд root хийдэг чинь. За тэгэн удаа яг main screen болохоор дотроо за мэдээж нөгөө Vue модуль эднэр байгаа. Ингээд дамжуулж өгөөд тусдаа ажиллуулах нь гэдэг оруулж өгнө. За D-login дараа хийч. Column за column багны хэлбэрээр оруулж өгөөд одоо за энэ дээр одоо энэ харагдж байгаа нь бол Word нь хэрвээ ингээд хоосон биш байх юм бол тэр үгнүүдээ ингээд харуулна. Word одоо энэ байгаа үгнүүдээ харуулна. Хэрвээ хоосон байх юм бол ийм хэлбэрээр харуулнаа гэсэн. Одоо энэ чинь устгах чи. Гэдэг Монгол тэр устдаад ийм үгнүүд гараад ирчихнэ гэсэн. Гараад ирчихнэ. За тэгээ ботмод нь болохоор нэмэх сарын ингэж тавьж өгөөд энэ дээр сайн шиг шууд одоо ботмод энэ дээр энэчний үг байхгүй юм чи бусад одоо энэ ботмонууд дээр үйлдэж болох учраас шууд disabled болгочихно. Энэ чинь болохоор enabled гэдэг дээрээ post утга тавьдаг ч нэ гэсэн.
ийм биш гэдэг нь худлаа учраас энэ false энэ бус ботнуудаар false тавьж өгч. Одоо мэдээж одоо ганц нэмэх байгаа. Нэмэх рүүгээ оронгууд энэ edit screen руу дамжна гэсэн үг. Edit screen дотроо outline text field гэдэг text бичих боломжтой 2 field байна гэсэн үг. Гэт оруулж өгөөд чиний keyboard option дээр бас юм ярьдаг гэсэн үг. Гэт бичингод одоо энэ цааш дамжих энэ ботныг өгөөд энэ дээр өвчлөө. Эдгээр дарангууд дараагийн мөрөн шилжин шилжээд энэ болохоор ингээд зөв тэмдэгттэй байна. Болж байгаа. Тэр дөөн нь болохоор энийг харуулж байгаа. Энэ чинээсээ ингээд мөрөд дотроо bottom тавьж байгаа. Bottom-гоо тавьж байгаа. Энэ болохоор set bottom, энэ болохоор cancel bottom. On-click болонгод энэ action үзүүлнэ. Энэ bottom болонгод ийм action үзүүлнэ. Хоёулаа ер нь хариу буцаа гарна. Гэхдээ set bottom нь болохоор шууд дотор нэг view моделээс update board ашиглаад энэ нүгнүүдэд цаашаа дамжуулж өгнө гэсэн үг. Тийм энэ ч нь болохоор update хийн нэг бол дахиж оруулна гэдэг байгаа шүү дээ. Хэрвээ тэр нь ингээд эднүүр нь ингээд хоосон байх юм бол шинээр өгөл оруулаад эднүүрээ дамжуулаад insert bottom гэдэгтээ дамжуулаад ингээд өглөөдөө цаашаа оруулна гэсэн үг. Хоосон биш одоо энэ edit хоосон биш гэдэг нь одоо edit хийнэ л гэсэн үг шүү дээ. Edit хийн гэх юм бол энэ дотроо ороод current бол 0 гэж биш байвал тэгэд энийгээ өөрчлөөд ингээд дамжуулаад тэгээд хадгална гэсэн үг. Тэгэд ингээд за тэгчээд за settings screen руугаа ороод за энэ чинь болохоор шууд бичиж өгсөн байгаа энэ 3 үнэнд бичиж өгөөд web моделийн selected language дээр яг болохоор bot гэдэг юм яг хоёулангийн default-оор энэ хоёр байгаа. Хоёуланг бичиж өгч байна. За тэгээд энэчнээсээ хоёулаа bot учраас энийг хийлж гарч ирээд энэ дээр selectэлж харуулна гэсэн үг. Current select нь энэ тусдаа ажилладаг. За тэгээд list оруулаад row дотор хийгээд clickable энэ row click хийх боломжтой болгодог гэж байна. Оруулж өгөөд bot-нд готоо тавиад за буцаах хандгалах. Энэ action-уудыг амна гэсэн. Энэ action-уудын ерөнхийд бол action-ууд нь болохоор nav screen дээр очиод. Эндээс харагдж байгаа nav хариу буцаж очино. Start destination дээр очино гэсэн үг. Insert bottom болох юм бол энийг ашиглаад гарч ирсэн хоёрын өгдлөө аваад тэгээ энийгээр цаашаа дамжуулаад гэсэн үг. Ийм байдлаар. За топ бордоор болохоор тэнийг тавьж өгөөд central element топ бар тавиад доторх action гэдэг дарангууд action ийм байна гэхэд icon дээр on-click-ийн гоод settings in screen харуулна. Тэгээд icon нүгс more word буюу 3 цэгтэй түрүү харуулнаа гэсэн. Энэ класс үсгээд эндүүгээр row to-тэй ингээд ашиглаад амжилтна гэд ашиглана. Энэ классаар row to-тэй хийнэ гэсэн. Тэгээд build grid дээр болохоор room database зөвлөд ийм хүсэг зарлаад түүнийг implementation хийгээд оруулаад өгнө. Notification дээр бас хийгээд өгчнө. Data store дээр мөн адилхан хүсэгч ингээд зарлаад өгчнө гэсэн. За чон устгахаа хийсэн шиг наач юу? За буцгаа ичсэн сайн ингээд тавтаж гарч ирлээ. За энэ дараачихын за юу нэмч. За дарлаа симплээ. Өмнөх дараах систем main screen дээр. Ингээд одоо байгаа
индексийн өршөө хож нэмж хасаадгүй үлэг чинь. За энэ чинь устгах төвчлөр нь жаа байгаа. Жина бас нэр юу диалог харуулж байгаа шин. Сануулга гэхэм гэд дарлаа устгах дарангууд ийм самбарын харуулж байгаа. Самбар нь болохоор тэр очоод чинь бас юу цаанаа тустаа хийгдсэн. Тэгээд ингээд true false хоёр утгатай чинь доор нь ингэж үчээд show одоо энэ нэг true байх юм бол одоо alert dialog гэдэг dialog-ийг гаргаж ирээд доторх юмудаа харуулчихна гэсэн шиг false гэдэг. За доторх title нь юу болтгоо. Тэгээ энэ нүдээ бичээд text bottom дээр эднэр байна гэсэн. On click дарлаа. Хэрвээ энэ хоос бишээвэл одоо энэ нүд аваад ингээ хасаад явуулна гэсэн. Team гэдэг bottom шин. Бишүүл dismiss bottom дээр болохоор үгүй гэдэг bottom-д тарж өгөөд тэгээд тус юм чи false хууль дээр false дараалал явуулчихна гэсэн. Team дарлаа. Туслаа. Тэгээд оруулчихнаа гэсэн. За дээр болохоор яг классаа нэмжгөө words гэдэг нэртэй. Тэгээд доторх data class нь болохоор 3 attribute-а primary key equal id төмөрдөх id тэгээд англи монгол гэх хоёр мөртөө байгаа. Тэгээд the main active дээр ингээд оруулж өгөөд data base руу оруулж өгөхгүй л ажиллахгүй. Тэгээд нэр оруулж өгөөд хусгачаар зарлж өгөөд чинь import хийж өгөөд нэр оруулаад ирчин. Тэгээд nav screen оруулаа. View model дамжууллаа тэгээ болоо. Тэгээд ерөөхдөө ингээд болчих жоох. Үгүй нэмэх. Севлээ. Авчлаа. Шинжлэх гээд орвол энийг гараад ирнэ. Бичлээ. Энэ явтад болчихно.